За сайн байцгаана уу? Японы N5 түвшний 12 дугаар хичээлийн шинэ үгээ үздэцгээе. За өнөөдөр дөрвөн зүг тэгээ ерөнхийдөө газар зүйтэй холбоотой шинэ өгнүүд үзгэнэ. За тэгээд хойд зүгийг кита гэдэг байна тийм. За тэгээд N5 түвшиндээс энэ дөрвөн зүгийн ханз орж ирдэг болохоор ханзынаас нүдлээд тогтоогоод авахыг бодоорой. За зүүн зүгийг болохоор хигаши, урд зүгийг минами, за баруун зүгийг ниши гэж хэлдэг байх нэ. За тэгэхээр энэ дөрвөн ханз N5 түвшинд үзэх хэвээр ханзнуудын нэгүүд болохоор энийг бас ханзын сайн тогтоогоорой. За далайг үми гэж хэлдэг байх нэ. За хаши гэдэг нь гүүр гэсэн үг байх нэ тий. За миннано нихонгой нэг ном дээр тэгээд N5 дээрээс хаши гэдэг нь савх гэдэг үгээр хаши гэж бас байгаа шүү дээ мэдээж юу ханзан өөр тий. За сая сурсан өгнүүдэд давтцгаая. За урд зүгийг юу гэж хэлэх вүлээ? Минами гэж хэлнэ гэсэн тий. За хойд зүгийг кита гэж хэлнэ тий. За далайг үми гэж хэлэх нэ. За тэгэхээр ийм амархан өгнүүд өнөөдөр үзлээ. За 12 дугаар хичээл дээр бүгдөө үргэлжлүүлээд нөхцлөө үзэж байгаа. Тийм болохоор 12 дугаар хичээлийнхаа дөрмийг үргэлжлүүлээд үзээрэй. За түр баяр таа.